Эрдэнэ багштай баярлалаа. Одоо бүгдээрээ унших дадлын хичээлдээ орцгоё. Өмнөх удаагийн хичээлээр бид сонголт хасах аргыг сурч, хариултаа сонгож чадахгүй тохиолдолд хариултуудыг нэг нэгээр нь уншин, буруу гэснээ орхин зөв хариултыг олж сурсан. Өнөөдрийн хичээлээр бид эхийн утгыг ойлгох дасгалын талаар сурах болно. Ижисгээ шалгалтын унших тестийн 3 дахь хэсэгт асуулт нь 根据这段话可以知道什么? Энэ ихээс юуг мэдэж болох вэ? 根据这段话энэ ихээс гэчгээ дараас нь асуулт 关于知道юу мэдэж болох вэ гэсэн ерөнхийлөн асуусан бүхэл эхийн хүрээнд хариулт шаардсан тест их бий. Эдгээр асуултаар илэрсэн тестийг хамтдаа хийцгээе. Эхний жишээг харъя. Унших тест ажиллах эхний аргачлалын дагуу эхлээд асуултаа харъя. Асуулт нь 根据这段话可以知道他 энэ ихээс түүнийг мэдэж болно гэсэн асуулт байна. Ийм асуулт ирэхэд ихийг бүхэлд нь уншиж эхийн утгыг ойлгох хэрэгтэй болдог. Бүгдээрээ ихийг уншицгаая. 昨天我参加了一个面试，那家公司很有名，我希望自己能有机会去那家公司。Өчигдөр би ажлын уулзалтанд орсон. Тэр компани тун алдартай. Би өөрийгөө тэр компанид орох боломжтой байгаасай гэж хүсэж байна. Хариултыг харъя. A. 难过极了. Маш их сэтгэлээр унсан. Бидний өмнөх хичээл дээр үтсэн сонголт хасах аргыг хэрэглэж болно. Энэ ихэд сэтгэлээр унсан тухай гараагүй тул энэ сонголтыг хаснаа. B. 面试成绩很低. Ажлын уулзалтын дүн маш муу. Дүнгийн тухай яригдаагүй тул сонголтоос хасна. C. 想进那家公司. Тэр компанид ажиллахыг хүсэж байгаа. Ихэд 我希望自己能有机会去那家公司. Би өөрийгөө тэр компанид орох боломжтой байгаасай гэж хүсэж байна. Ийм утгатай өгүүлбэр гарсан тул зөв хариулт нь C өгүүлбэр байна. Дараагийн ихийг харцгаая. Асуулт нь 根据这段话姓名. Энэ ихээс үзэхэд овог нэр нь ихийг уншицгаая. 不同的国家有不同的文化，有些国家的人民是姓在前面，名在后面，还有些国家是名在前面，姓在后面. Улс бүр өөр соёлтой, зарим улс орон хүний овгийг урд нь, нэрийг ард нь оруулсан байдаг. Харин зарим улсад нэр нь урдаа, овог нь ардаа орсон байдаг. Хариултыг уншъя. 和爱好有关. Хоббитой холбоотой. B. 也是一种文化. Бас нэгэн төрлийн соёл юм. C. 可以表示很多意思. Маш олон утга санаа илэрхийлдэг. Эдгээр хариултуудаас 也是一种文化, бас нэгэн төрлийн соёл юм гэж дурддагдсан тул зөв хариулт нь B өгүүлбэр байна. Дараагийн жишээг харъя. Асуулт нь 关于丈夫可以知道什么? Түүний нөхрийн талаар юу мэдэж болох вэ гэсэн асуулт байна. Ихийг уншицгаая. 我丈夫很喜欢打篮球，每个星期六他都会找一些人一起去打球，一打就是4-5个小时. Ихийг орчуулбал манай нөхөр сакс тоглох тун дуртай. Бям гарыг бүр хүмүүс дуудан хамт тоглодог. Нэг тоглохдоо 4-5 цаг тоглоно. Өгөгдсөн хариултуудыг уншицгаая. A. 爱运动, спортоор хичээллэх дуртай. B. 经常爬山,
байнга ууланд авирдаг. C. 喜欢跳舞 бүжиглэх дуртай. Ууланд авирах бүжиглэх дуртай гэж ихэд дурддаггүй. Сакс тоглох дуртай гэдэг нь спортоор хичээллэх дуртай гэдэгтээ дүүцэж байгаа тул хариулт нь А. Юндон буюу спортоор хичээллэх гэсэн хариулт байна. Та бүхэн дараах тасгалыг бидан хийгээрэй. Ихийг уншицгаая. 他和他丈夫有相同的爱好，那就是旅游。他们每年都要去其他国家旅游，已经去过世界上20多个有名的城市了。Асуулт нь根据这段话可以知道7次。Өгөгдсөн хариултууд A. 聪明极了 B. 经常旅游 C. 爱好很多 Тасгалыг бидан хийгээрэй. Одоо хамтдаа хийж хариугаа шалгацгаая. Асуулт нь 根据这段话可以知道7次. Энэ ихээс эхнэрийг нь мэдэж болно гэсэн асуулт байна. Ихийг уншицгаая. 她和她丈夫有相同的爱好，那就是旅游。他们每年都要去其他国家旅游，已经去过世界上20多个有名的城市了。Ихийг орчуулбал тэр нөхөртөөгөө адилхан хоббитэй тэр нь аялах, тэд жил бүр бусад улс руу явж аялдаг. Дэлхийн 20 гаруй алдартай хотоор аялаад байгаа. Хариултуудыг харцгаая. A. 聪明极了 маш ухаантай. B. 经常旅游 байнга аялдаг. C. 爱好很多 маш олон төрлийн хоббитэй. Хариулт нь B хөлбөр буюу байнга аялах дуртай. Та бүхнийг зөв хийсэн гэж найдаж байна. Үзэгчдээ өнөөдрийн хичээлээр бид эхийн утгыг ойлгох дасгалын талаар сурлаа. Дараагийн хичээлээр бид эхийн утгыг таамаглах дасгалын талаар сурах болно. Хятад хэлний алсын зайн дунд чатны сургалт үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Түр баяртай. Цайзэн.